Сайн мэцхан хөлтөөдөө Саяны үеийн үндэсний төв Старт Линзтэй хамт төлөвлөж буй Ухаан цонхор нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. хүүхэд багчууд та бүхэн сонирхолтой сургамжтай үлгэр ярьж өгөхөөр Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Инх Туяа багш маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу гш? Амар байцгаана уу хүүхдүүдээ? Амар байна уу багш? Өнөөдрийн дугаарт хаан улд үгийн Амила цэцэрлэгийн Юмжирмаа багштай ахлах бүлгийн хүүхдүүд хүрэлцэн ирсэн байна. Багш, та өнөөдөр бидэнд ямар үлгэр ярьж өгөх вэ? За багш нь өнөөдөр хүүхдүүдтэй хэрээ шаазгай 2 гэдэг үлгэр ярьж өгье. Хэрээ шаазгай 2 гэдэг үлгэрийг мэдхүү хүүхдүүдээ? Оо за юунад 2 гардаг үлгэрийн багштай хэлээрэй. Хэрээ шаазгай 2 гард. Хэрээ шаазгай 2 гардаг байх нь тийм үү? Тий. За багш нь хүүхдүүдтэй үлгэрээ уншиж өгье. Эртүрдийн цагт энэ дэлхий дээр хон хэрээ орой дээрээ 3 үдтэй байж гинэ. Тэр өднөөс нь солонгон гэрэл цацарч сайхан дуу гардаг байж гинэ. Тэгтэл шаазгай нэг удаа хэрээтэй уулзаад хоёулаа үүр засаж хамтдаа сайхан амьдрий хэмээн өгүүлсэнд хон хэрээ ихэмсгээр би өтгөн сайхан өдтэй тул үүр надад хэрэггүй гэж хариулж гинэ. Шаазгай өөрийн хүчээр өвсөөр үүр цасаж түүндээ өндөглөн тохилог тавтай аж төрөн суухыг нь өнөөхрээ үзээд ихэд ундууцсан. Энэ муу шаазгай надаас илүү сайхан үүрэнд суух ёсгүй. Үүрийн шатаачихъя гэх хорон санаа өвөртөлж гин. Ингээд нисэн явж байтал нэгэн айл дөнгөж нүүгээд цог нь хараахан унтраагүй байсан тул ихэд олзуурхан галтай цуцлаас нэгийг зуугаад шаазгайн үүрийг шатаахаар салхисрав нисч гинэ. Гэтэл цуцлан салхинд асаад хэрээний нүүр нөгөө сайхан үд сүдийн шатаахад сандарч твцсэн хэрээ арга буюу зууж явсан цуцлаан алдаж ойрхоныхын хадан дээр даруйхан буугаад харлаж түлэгдсэн биендээ харамсан гашуудаж уянгад сайхан дууга гаргах гэтэл олигтой дуу гарсангүй гинэ. Харин ваг гэсэн паргамуухай дуу сонсогдож гин. Бас сайхан солонгон өнгөнч цацарсан үед бүр их гутарч арга буюу өнөөх шаазганаас учрыг асуувал. Хамаг амтанд хар санаж явснаас хайрын би чинь ийм болж дээ. Одоо яа гэхэв? Орчлонд ингэж явах заяатай юм байлгүй гэж шаазгай хэлсэн гэдгээ. Цуцал гэж юу гэсэн үг вэ? Мэдхөө. Цуцал гэж үг мэдхөө. Энэ үлгэр дээр цуцал тийм ээ. Хэрээ нүүж байгаа айлын буйрнаас цуцал зуугаад гарсан ш хүүхдүүдээ. Цуцал гэж юу гэсэн үг вэ? За багш нь хэлж өгье. Цуцал гэдэг маань асж байгаа, шатж байгаа жижигхэн модыг хэлдэг байх нэ. За хүүхдүүдээ хэрээ шаазгай 2 яасан бilé? Шаазгай хэрэг үрдсэн гэсэн. Хамтдаа амьдрий гэсэн. Тэгэхээр шаазгай биш хэрэг надад ийм гоё үд байхад тийм үүр хэрэггүй гэдэг. Их зан гаргасан тийм ээ? Тий. Тэгээд шаазгай ганцаараа гоё үүр бариад тав тухтай амьдарч байхад нь хэрэг атаарсан тийм ээ? Тий. Энэ муу шаазгай надаас илүү гоё амьдарч гин гээд тэр гоё үүрийн шатаах гэд яасан бilé? Хорон Санаа өвөрлөөд асж байгаа жижиг мод буюу цуцал зууж ирээд өөрөө шарчсан тийм үү? Тэр хүүхдүүдээ найздаа хатаархаж болохгүй, хорон муу санаатай байж болохгүй тухай өгүүлж байна тийм үү? Тий. Оо зүйтэй. Шаазгай найз нь хэлсэн. Найзаа хоёулаа гоё хамтдаа үүр засъя гэтэл хэрэг зөвшөөрөөгүй тийм үү? Ийм гоё өдтэй надаа үүр хэрэггүй гэдэг. Оо тий өөртөө бардамнаж өөрөөрөө гайхуулсан байна тийм үү? Тий. Тэгэхээр найзуудтайгаа дандаа хамтарч юм хийх нь байна тийм үү хүүхдүүд? Тий. Найзынхаа үгэнд сайн ороод, найздаа туслаад, найзыгаа хайрлаад, найзыгаа хүндээд, найзтайгаа хамтдаа юм хийх нь зөв байна тийм үү хүүхдүүд? Тий. Сонирхолтой үлгэр ярьж өгсөн багштай баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн маань дараагийн булан хэлж байна.
боловсрур хэрэг шаазгаа хоёр үлгэрээр бүтээл хийцгэнэ. За 1-р ширээ маань үлгэрт гардаг хэрэг их бие болон толгойн хэсэг, за тэгээд далавч сүүл, хөл, нүд хошууг дүрслэж хийсэн багш нь бэлдсэн байгаа. За энэ өмнө бэлтэж тавьсан цаасан дээр нааш хүүхдүүдээ ойлгосноо. За одоо эхлээд их биеэс нь эхлээд хамтдаа наацгаая. За бүгдээрээ наагаарай. Энэ их биеийг нь аваад. За цавуугаа аваарай. Цавуугаа хэрэглэхдээ таглааг нь авч тавиад доороос нь баг зэрэг эргүүлээд за тэгээд жигд цэвэр нямбай наагаад буцаагаад цавуугаа тагж тавина шүү хүүхдүүд. За юу. За бүтээлээ ээж эхлээрэй. За харин энэ ширээ маань үлгэрт гардаг шаазгаан үүрийг өнгийн харандагаар маш гоё хүрээнээс гаргалгүй цэвэр нямбай бодно шүү. За юу. Ойлгосноо хүүхдүүдээ, ойлгосноо илбгээ. Ойлгосноо. За одоо будаарай. Харандаага аваад будаарай. Өөрийнхөө дуртай өнгөөр. За будаж эхлээрэй хүүхдүүдээ. Шаазгаа шувууны үүр байна шүү дээ. За будаарай. Харин энэ ширээ багшаага жижиглэн бэлдэж тавьсан цаасыг ашиглаад хин шаазгаагаа чимэглэн. За цавуугаа эргэлдэхдээ багшин сая хийсэн тийм ээ. Доороос нь таглааг нь аваад доороос нь баг зэрэг эргүүлээд цэвэрхэн нямбай цаасан дээрээ түрхээд наагаад буцаагаа таглаж тавина шүү хүүхдүүдээ. За юу. За хийж эхлээрэй. Өндрөө хийгээрэй. За бүгдээрээ авсан уу? За цавуугаа бүгдээрээ аваад цавууныхаа таглааг аваарай өндрөө. За ингээд эргүүлээд. За ингээд цаасан дээрээ түрхэн цаасныхаа ард талд нь түрхэд ямар гоё хийдэм бэ? Манай Баатар соёл ямар мундаг хийдэг юм бэ? За ингээд наагаарай. Өнөрөө эндээс аваад наагаарай. За сайн байна. За харин ширээ маань шаазгаа шүүг аваад багшны хартаа ингээд буцсан байна. Дууралгаад бодоорой заа юу. За бодоорой. За өнөрөө чинийг аваарай. Өнөрөө бишээ төвшиг сайх. За энэ харандаанаас аваад будаарай. Зургаа харж байгаа дууралгаад будаарай. Харандаага зөв байр шүү хүүхдүүдээ. Хаа зээлээ. Эрхий 70 хуруугаараа, эрхий 70 хуруу хоёроо чимхээд дунд хуруугаараа түшээд за тэгээ харандаага зөв байр шүү. Очко чи сая зөв барьсан мэс шүү очир нямаа. Өө зөв. За одоо энэ хараа. Багшаага яснийг хардаа. Төвшин цаага энийг хардаа. За дууралгаад зурч. Ямар мундаг зурж гин. За цэлмэг бол гоё зурж гин. За төвшин сайхан зураарай. Багштайгаа хамтран зуръя.
За харандаануудаа тавьчих, дуусгачих хүүхдүүдээ. За хийсэн бүтээлээ багштай харуулдаа, харъя багш нь. Хийсэн бүтээлээ бүгдээрээ өргөд харуулчих. За харъя. Өнөөдрөө бүтээлээ харуулаарай, багш нь харъя. Сайн байна. Оо, сайн байна. За сайн байна. Өнөөдрийн сургалт үйл ажиллагаанд Хэрэ шаазгаа хоёр үлгэрийн дөрүүдийг багштайгаа хамтран, найзуудтайгаа хамтран хийсэн хүүхдүүдтэй багш нь баяр хүргэе. Маш мундаг хийцгээлээ. Харин одоо бүтээлүүдээ хамтдаа байрлуулъя. За. Эзээлийн модондоо шувуугаа үлгэрээ нааш. За энэ шувуугаа ингээд эндээс үлгэн. За багш нь үлгөөд өгчээ. За эзээл баяр хүргэе. Сайн байна, маш мундаг байна. Чи их гоё хийсэн байна. За түшгээ багш дээр бас тэр харъя. За сайн байна. Түшгийн бүтээл ийм гоё болсон байна. Баяр хүргэе. Түшигт баяр хүргэе. За анхлууна. Шувуу. Энэ ямар шувуу вэ анхлууна? Ха? Энэ шатга шувуу л. Хэрэг шувуу шүү. За анхлуунда баяр хүргэе. Сайн байна. За цэцэнгоо. За цэцэнгоо. Шувууны үүрнээс үлгэх байлаа. Шувууныхаа үүрэнд шувуугаа үлгөөд байрлуулчих. За цэцэнгоо баяр хүргэе. За суучих цэцэнгоо баяр хүргэе. Сайн байна. За гүнжин лам багштай ийсэн шувуугаа аваад. Нааша хүрээд ир гүнжин ламаа багш дээр өрөөд ир. За гүнжин лам ийм хөөрхөн бүтээл хийсэн байна. Багш нь гүнжин ламд баяр хүргэе. Баяр хүргээрээ хүүхдүүдээ. Сайн байна. За одоо харин шаазгаа шувууныхаа үүрэн дээр шувуугаа байрлуулж За. За ямар мундаг юм тэнүүнэд баяр хүргэе. Гүнжил ламнаас гүнжил лам энэ гүнжил лам чи энэ шувууг хийсэн байхгүй юу? Тэгэхээр найзтайгаа хамт хийсэн гэсэн үг. Тэгэхээр хамт зогсчих. За дараагийнх нь цэлмүү. За цэлмүүний хийсэн бүтээсэн будсан шувууг хардаа найзуудаа. Ямар мундаг энэ цэлмүүнд баяр хүргэе. Харин шаазгаа цэлмүүний хийсэн шаазгаа шувууг энэ талаас нь цэлмүү барьчих. За энэ талаас нь төвшин баяр барьчих. Өө ямар амжглаа. За бариарай. Төвшин баяраа ингэ бариарай. Ингээд бариарай. За тэгээ бариад зогсоорой. За манай элбэг сэлэн маш. За сэлэнгийн хийсэн шувуу нь ийм хөөрхөн шувуу болсон байна. Шаазгаа шувуу хийсэн сэлэндээ баяр хүргэе. За. Манай элбэг сэлэн хоёр. Бүтээлээ бариарай. За ариунжин. Багштай хүрээд ир. За төвшин сайхан нааш багш дээр өрөөд ир. Багш дээр өрөөд ир төвшин сайхан нааш. Шувуугаа аваад өрөөд ир. Төвшин сайхан онц. Сайн байна багш нь баяр хүргэе. Төвшин сайхны шувууг хардаа найзуудаа ийм хөөрхөн шувуу шаазгаа шувуу хийсэн байна. За ойлголоо. Төвшин сайхан эндээс бариарай. За очир ням багш дээр өрөөд ир. Ямар мундаг юм очир нямд баяр хүргэе. Очир нямыг хийсэн шаазгаа шувууг харъя да. За хажууталд нь очир нямыг зогсоо. За одоо манай энэ 2 дугаар 3 дугаар ширээний маань хүүхдүүд дээшигээ бүтээлээ дээшээ өргөөрэй. За харъя гэж юм. За дээш нь өргө харуулчих. Найз нартай бүтээлээ харуулаарай хүүхдүүдээ. За харин 4 дугаар ширээний маань хүүхдүүд ямар шувуу хийсэн мөлий? Гэгөөсөө ямар шувуу хийсэн мөлий? Хэрэг шаазгаа хоёр үлгэр тийм ээ. Харин та нар шаазгаа шувуу хийсэн ш. За ингээд багш нь үүрнээс нь байрлуулад үүрэнд нь байрлуулад. Өнөөгийн хийсэн шувууг хараарай хүүхдүүдээ. Өнөөдөр ямар гоё хийсэн бэ? Өнөөрөд баяр хүргэе. За Баатар соёлын шувууг. Баатар соёл маань шувуугаа бүтээж хийж дууссан байна. За маргаад ирдэнэ. Хаашаа маргаад ирдэнэ. За энэ тавьчих. За Баатар соёл энд зогсоорой. Баатар соёлоо энд зогсчих. За маргаад ирдэнэ зогсчих. За өнөөдөр Хэрэг шаазгаа хоёр үлгэрээр хамтдаа бүтээл хийсэн хүүхдүүдтэй багш нь баярлалаа. Маш мундаг оролцлоо. Баяр хүргэе. За баяртай хүүхдүүдээ.
Баяртай. Баяртай. Ухаан цонхор нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар төр Баяртай.